настаивала на высшей мере смертной казни. Өмнөд Солонгос Сеул онгоцны шүүх хурал боллоо. Пүрэв гарагт болж өнгөрсөн Сеул онгоцны Ослын шүүх хурлаар хөлгийн Ахмад Ли Жунсогт насаар нь 20 ял онолоо. Тэрээр өөрийн амийг аврахын тулд 300 гаруй зорчигчийг санаатаагаар живүүлсэн гэсэн байна. Өнгөрсөн оны 4-р сарын 16-нд Жиндэ арлын баруун өмнөд хэсгийг тосолдсон Сеул онгоц 476 зорчигч тээвэрлэж явсан юм. Зорчигчдоос 304 хүн нас барсан ба тэдгээрийн 205 нь ахлах сургуулийн сурагчид байсан билээ. Осол хүний алдаатай ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа бөгөөд Хөлгийн Ахмад болон түүний багийнх нь зорчигчдыг аврах ажиллагаа явуулалгүй амиа бодог хөлгөөс зогтож байгаа дүрс бичлэг олон дил болсноос хойш нийтийн дургуутсалтай тулгарсан юм а. Түүнийг санаатаагаар өөргөө биелүүлээгүй гэж буруутгаж байгаа бөгөөд насаар нь 20 ял оноосон юм. Дээд шүүхээс Хөлгийн багийн 14 гишүүдэд 18 сараас 12 жил шоронд суух ял оноосон байна. Стал одной из крупнейших трагедий в истории страны. В результате двойного теракта в пригороде Бейрута. Ливанд болсон 2 дэлбэрэлт 37 хүний амьд хүрчээ. Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд дүүрэгт болсон 2 удаагийн дэлбэрэлтээр наад зах нь 37 хүний амь өргөдөж 180 хүн шархсан байна. Бөмбөг дэлбэлхийг оролцсон ч бүтлгүүцсэн 3 дахь амиа золиослогчийн цогцсыг хэргийн газраас илрүүлсэн гэж тус улсын хэвлэлд мэдээлсэн байна. 2 удаа бөмбөг дэлбэрсний дараа 4 дахь амиа золиослогч хэргийн газраас зогтсон бөгөөд Ливаны тусгай хүчнийхэн түүнийг 90 суулжилж байна. 40 орчим хүний амь авч одсон 2 дэлбэрэлтийн дараа Ливаны ерөнхий сайд Тамам Салам тус улсад өнөөдөр гашуудлын өдөр зарласан байна. За үүнтэй холбогдуулан сургуулийн яамд усын болон хувийн байгууллагууд ажиллахгүй гэж Салам хэлсэн байна. Тэрээр уг дэлбэрэлтийг хулчгар үйлдэл гэж нэрлээд усыг нураахыг санаарахсан оролдлогоодын эсрэг Ливаны ард иргэд нэгтгэхийг уриаллаа. Хизболла бүлэглэлийн эмнэлгээс 200 м зайд дэлбэрэлт болсон байна. Хизболла нь 1980 онд Ливаны шийтүүд үүсгэн байгуулсан хагас зэрэгжилтэй улс төрийн байгууллага юм а. Тус бүлэглэл нь Израиль Ливаныг эзлэхийг цэргийн хүчээр эсэргүүцэх нь нэнтэргүүний зорилттой юм. Израиль, Америк нэгдсэн улс, Их Британи, Европын олон улсын Хизболлаг террорист бүлэглэл гэж үздэгч Орос санал зурдаг байна. Город Гмам находится на самом севере провинции. Исламын улс Оросд занал хийллээ. Исламын улс бүлэглийнх нь Оросд занал хийсэн бичлэгийг сүлжээгээр тараалаа. Бичлэг нь орос хэлээр хийгдсэн бөгөөд удалгүй маш удалгүй зусан талаа орсон гэжээ. 9-р сар террористууд Кавказд дайна өргөжүүлнэ. Чеченийг эзлэн халифатын улс байгуулна гэв. Ислам улс бүлгийн хээрийн дарга хэлэхдээ алдартай нэгэн хэдэн мянган исламчуудтай Оросд очин Москвагоос өшөө авна гэж байна. За 9-р сарын 30-наас Оросын нисэх хүчин Сирийн нутаг дэвсгэрт байлдааны ажиллагааг террористуудын эсрэг явуулж ирв. Исламын улс бүлэглийнх нь өнгөрсөн оны 100 Сирийн Иракийн нутагт их хэмжээний нутаг дэвсгэрт хяналтаа тогтоож тэнд халиф ус гэдгийг тунхаглажээ. За Оросын холбооны аюулгүй байдлын хорооны мэдээгээр Ислам улс бүлэглэлийн 50 дайчид Сирд, 30 мянган дайчид Иракт байлдаж байна. Тэдний эгнэнд 2.5 мянган орсууд нэгдсэн байна. Сегодня пленум ЦК китайских. Интернетэд худал мэдээд суурхал тараавал 7 жил шоронд хорихоор хууль гаргажээ. Хятад улсад 11-р сарын 1-ээс шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. За интернетэд худал мэдээ нийтлсэн сурхал тараасан тохиолдолд одоо Хятадд шоронд 7 жил хүртэлх хорих яллаар шийдэхээр болсон байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал хуралдаад усынхаа эрүүгийн хуульд 9 дэх залруулга хийсэн билээ. Байгалийн гамшиг цагдаагийн талаар интернетэд сурхал хов жив тараадаг хүмүүсийг 3 жил хүртэл өргөс торны цан суулгахаар шинэ хуулиа тусгасан байна. Харин эдгээр мэдээд сурхал нь олон нийтийн дэг журмыг алдагдуулж ноцтой үр дагаварт хүргэсэн бол за 3-аас 7 жил хорих юм байна. Ер нь Хятадд хов живд сурхал болон доромжилсан нийтлэлийг 5,000-аас дээш удаа үтсэн буюу 500 гаруй удаа хуваалцсан бол эрүүгийн хариуцлагад татдаг юм байна. За Хятадын коммунист нам одоо нийгмийн докторгүй байдал гэсэн нэрийн доор энэ шинэ хуулиараа хэвлэлийн эрхчлөлөг хязгаарлаж эхэлсэн байна. За тэгээд ч гүйцэтгэх засаглал шинэ хуулийг хэр шударга хэрэгжүүлэх талаар асуудал байна гэж Хятадын зарим шүүмжлэгч бичсэн байна. Каждый 10-й китаец сейчас старше 60.